За монголчууд бид гал морин жилээ гайхалтай сайхан өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрөөлөө. Бүхэл бүтэн 7 хоногийн хугацаанд сар шинээрээ хамаатны саднуудад очиж золголоо. За харин энэ хооронд улс төрд яг юу болов гэж. Хүчтэй юм аа. Эдийн засгийн өсөлт 6.5% төрж. Тэгээ морь жил гарч байна. За үнэхээр сойрхолтой зүйлүүд боллоо. Эдний дийлэнх нь баяртай холбоотой яг баярын үеэр болсон иймэрхүү зүйлүүд байна. За эхлээд сар шинийн мэдчилгээг одоо та бүхэнд онцлоё те. Ер нь ийм сар шин болон наадмар гişүүд ингээл морь унаад Монгол дээлийн өмсөдөл нэг айлд энгийн нэгэн сайхан өдөөгөө айлтчвал тэндээсээ мэдчилгээгээ дэвшүүлдэг ч юм уу те нэг юм тийм мэдчилгээ уламжлал болсон. Тэгээ энэ жил яг тэр мэдчилгээнүүд явлаа. Эхнээсээ бүгд л нөгөө хөдөө өссөн болоод л те адуу молтой ойрхон өссөн болоод л тэгэл нөгөө морин дээрээ гараад эмэл хазаараа янз янзын мөрийн ялээ тогсон ийм зургууд нь явж эхлээд маш их хүний шүүмжил одоо өртсөн баг. Тэгээ эндээс юу харж байгаа нөхөр монголчууд ийм юмд ерөөсөө итгэхээ байчжээ. Иймэрхүү уламжлал болсон нэгэн хэвийн мэдчилгээ ерөөсөө явхаа байчжээ гэдэг нь харагдаж байгаа. Одоо улс төрч гэсэн хүн болгонд л морин дээр гарч суугаад л монгол бичгээрээ хажууд талдаа бичсэн постероор мэдчилгээ дэвшүүлээд за зарим нь бүр адуун дунд орцсон зогсож байгаа шиг те. Сонин мэдчилгээ дэвшүүлсэн те. Гэхдээ эдгээр хүмүүсээс хамгийн анхаарал татсан нэг мэдчилгээ байсан нь юу байсан бэ гэхээр манай монголчууд send me location гэдгээр нь илүү сайн мэднэ. Соёл спорт аялал жуулчлалын дэд сайд дашнам. Учрал гишүүнээ одоо учрал улсын хурлын дарга гишүүн учрлын авто очиж золгож байгаа золголтоо ингээ рил болгоод фэйсбүүкт оруулсан байсан нь олон анхааралд амар хүрсэн. Тэгээ бүр ингээ амар шүүмжил дагуулсан. Тэгээ тэр доор нь ингээ буцаагаад нөгөө рилээ устгацсан. Тэгээ одоо та бүхэнд үзүүлэн тэр рилийг та бүхэн үзэр. Тэгээ ингээ нөгөө гэрээсээ гарахтаа ингээл рилээ гээл те нөгөө амар машинтай гэрийнх нь гадаа ирээл яг ингээ нөгөө нэг юм улс төрчдийн хийдэг юм рилийг золголт тэгээ улсын хурлын дарга одоо учрлын найз нь гэж өөрийгөө яриад идэх те. Ер нь эртний найзууд гэж яриад идэх. Энэ автон очиж золгохтой ингээд рил хийсэн. Энэ жилийн цагаан сарын хамгийн содон сонирхолтой одоо золголтуудын нэг баялагч. За ингээд мэдчилгээгээ цааш нь та бүхэн өөрсдөө үзээрэй. За тэгээд ерөнхийлөгчийн сонгуул эхэлсэн үү гэсэн аятай сая цагаан сарын өдөр баярын өдрүүдээр ингээд нэг юм зар сурталчилгаан маягийн гэх юм уу эсвэл яг өөрсдөө ингээд зарлаад байгаа ч гэх юм уу те нэг тиймэрхүү үйл явдлууд өрнөлөө. Тэр нэг цагаан сарын өмнөхөн нэг мекийн судалгаа гарсан байсан шүү дээ. Арчилсан намаас одоо ерөнхийлөгч нэр дэвшүүл хэнийг дэмжих вэ гэсэн чинь алтан уяг тэргээр нь тодорхойл те. Арчилсан намаас нэр дэвшүүл алтан уягийг хүмүүс хүлээн зөвшөөрж байгаа юм гэж ойлголоо. Тэгсэн чинь Монгол Ардын намаас ерөнхийлөгч нэр дэвшүүл хэнийг дэмжих вэ гэсэн чинь Зандаштар гарч ирээ л те. Ингээ Зандаштар алтан уяг хоёр ерөнхийлөгч нэр дэвших юм байна гэсэн нэг юм өрчлсөн юм судалгаа гарч ирээд. Тэгээ манаас ингээд Зандаштартай тэр санал асуулгад нь өрсөлдсөн хүмүүс нэг хөвгийн зэ. Тэгээ энэ мекийн санал асуулга угаасаа ер нь бол рандомор нэг хэдхэн хүмүүсийн дунд явдаг яг баттай ч юм уу тэгээ бидний ингээд үзэл бодол шингэсэн зүйл бол биш. Тэнд байгаа нэг хэдэн зуун бидний одоо үзэл бодлыг төлөөлөхгүй аа. Гэхдээ зүгээр яг судалгаа нь гарч ирсэн байна. Тэгсэн чинь Зандаштартай одоо хууль зүйн сайд инхвэр за тэгээ гадаад хэргийн сайд бат цэцэг. За тэгээ нэг нь хинж байлаа та нэг юм 2 3 санал асуулгад өрсөлдөжээ. Тэгээ одоогор юугээл энэ хоёрын хүмүүс ерөнхийлөгчд өрсөлдүүлэх гээл те. За яг бат цэцэг байж болох юм те. Эмэгтэй хийгүү улс төрч гэдгээрээ байж болох аа. Гэхдээ ерөнхийлөгчд дэвших хэмжээний одоо болсон үгүй юу гэдэг чинь өөрөө эргэлзээтэй. За тэгээд энэ хүмүүстэй өрсөлдөөд тэгээд юу байсан бэ? Зандаштар нэгээр гарч иржээ. Энэ одоо намаасаа тэгсэн чинь нөгөө талд алтан уяг намаасаа бүрөвдөрж ган төмөр одон туяа гэсэн хүмүүстэй өрсөлдөөд арай илүү санал авч гарч ирээ. Тэр нь алтан уяг хүмүүс дэмжиж байгаа маань гэсэн ойлголт ингээ нийгэмд өгчлөө энэ судалгаа. Тэгэхдээ хүн болгон өөрсдөө
дотор үзэл бодолтой ерөнхийлөгчийн сонгуульд хэн дэвших үү, хэнийг дэмжих үү гэдгээ цаашдаа өөрсдөө мэднэ. Нэг иймэрхүү юм болоод өрнсөн. Тэгсэн чинь цагаан сарын үеэр нөгөө сэлэнгийнхнийг хятад цустай гэдэг ойлголт олонд өгсөн арчсан X дарга ган төмөр бүр улам ингээ нэг сурталчилгаанд цөмөрж орж ирээд цагаан сарын үеэр өөрийгөө ингээ яг ерөнхийлөгч дэвших хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлээд тах шүү. Тэгээ юу гэж нөхөр ингээ мэдчилгээ энтернтэй нэг монголчууд мориндоо гэж одоо Netflix-ийн шоуны Монгол багийн үрэг авчингуудаа морин дээрээсээ зураг авахуулаад бичлэг хийгээл тэгэл түүнийг ингээ Facebook дээр тайлбартаа оруулаад тэгээ өөрөө ч өмнө нь ер нь бол нэг тийм татгалзаадах зүйл байхгүй гэдгээ илэрхийлчихсэн байсан. Тэгээ ингээ ган төмөр X даргын сонирхол сурталчилгаа эхэлж байгаа шиг байна. Одоо нам дотроо одоо эдгээр чинь ингээд өөрсдөө сурталчилж байгаа шүү дээ. Нам дотроо хүлээн зөвшөөрөгчийн сурталчилгаа. Тэгээ намаасаа мэдээж гарч ирнэ. Тэгээд араас нь ерөнхийлөгчнэр сонгуульд нэр дэвшин. Ингээ нэг ийм өрсөлдөөн арчилсан намд ямар ч өрнөд эхэлсэн юм шиг байна. Алтууыг бол өөрөө за би ер нь бол дэвшин гэсэн бодолтой байгаа. Иймэрхүү бодолтой явж байгаа гэж. Тэгсэн чинь нөгөө нэг Централ телевизийн Tonight Show-нд өчтөр ерөнхий сайд Зандан шитрээр оролцоод тэгээд нөгөө тэдвэлийн хүмүүс яриад байдаг зүйлүүдээ ярьсан байна л да. Ингэхдээ нөгөө 7-гийн тоотой өөрийгөө амар холбоод би 1970 онд төрсэн 7 настайдаа сургуульд орсон 77 дугаар сургуулийг 10 жилийн 77 дугаар сургуулийг төгсөөд Оросд сургуульд очиод дотор байранд орсон чинь 77 номерын дотор өрөөнд орсон дотор байранд орсон гэдэг ч юм уу те. Тэгснээ ирээд ингээ багш хийж агаад Монгол банк энтерт ажиллаж агаад явж агаад улс төрч болох гээд Баянгорт дэвссэн чи Баянгорын 7 дугаар тойрог байсан гэдэг ч юм уу. Тэгээ одоо 34-т ерөнхий сайд 3 дээр нэмэх нь 7 гэдэг ч юм. Ингээ 7-гийн тоогоор өөрийгөө ингээ маш их сурталчлаа. Тэгээ ерөнхийдөө ингээд ерөнхийлөгчд нэр дэвших одоо Монгол ардын намаас ганц байгаа хүн Зандан шитар болж байгаа юм шиг байна. Арчилсан нам харин дотроо ингээд өрсөлдөөнтэй байгаа. Ган төмөр алтууйгөө тэгээ бас өөр нэг хүн үү гэдэг ч юм. Тэгээ арчилсан нам Монгол ардын намыг бодвол ерөнхийлөгчд нэр дэвших хүмүүсийн ийм арвин байх. Монгол ардын нам яалчгүй сонголтгүй болчиход байна. Тэгээ Зандан шитрийг анханаас нь ерөнхий сайд дүрээр авчирж агаад PR-ыг хийлгээд ингэж явуулсаар агаад тэгээ ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх юм бодолтой байгаад байна гэж. За ингээ ерөнхийлөгчийн сонгуул ингээд ерөнхийлөгчийн PR сурталчилгаа цагаан сарын өдрүүдээр явж явах хойгоор нэгэн гишүүний гэрт хулгай ороод малаа юм болжээ. За улсын хурлын гишүүн Нарантуя Нарагийн гэрт хулгай ороод за тэгээ нэг зарим нэг зүйлс нь хулгайд алдагдсан юм уу да. Тэгээ энэ нөгөө нэг хулгайтай холбоотой зүйлээ өөрөө ингээд Facebook дээр лайв хийгээд пост хийгээд ингээд ороод ирсэн чинь нөгөө хүмүүс ингээд доор нь янз янзын бичгээд ихсэн. Тэгээ ингээ хоёр талаас ингээд бөөн хэрүүл уруул болоод тэгээ нөгөө Нарантуя Нара гişүн ч өөрөө энэ хулгайгаа улс төртэй холбоод энэ бол улс төрийн явуулах тэгээд бүр цаашлаад баг MCS-ийн хийсэн ажил мэтэр ингээд яриад тэгээ түүнийг нь хүмүүс энэ гişүний сэтгцийг шалгуулъя гэдэг ч юм уу те энэ гişүн одоо арай хитэрч ийн ёс зүйгүй байдал арай хитэрч ийн гэдэг ч юм уу те нөгөө комментээр ороод ингээд маш их хэрэлдээд хүмүүстэй хэрэлдээд тэгээд манай найруулагч ингээд комментүүдийг харуулах багт маш их хүмүүсийг хараагаад ингээд нөгөө төрийн хүний одоо ёс зүйнд байж болохгүй иймэрхүү алдаануудыг гаргаад тэгээд үүнийг нөгөө хүмүүс шүүмжилсэн чи улам нөгөө эргүүлж асаа тэгээд ингээд нэг юм гурвалжин дөрвөлжин хэрүүл боллоо. Тэгээд одоо чуулган эхлэхээс өмнө одоо бараг л улс төрийн ажиллагаагаа хийж ийн гэдэл. Тэгсэн чинь нөгөө хэрээнийхээ харийг гайхах хүчээр одоо нөгөө нэг шин цэцгэлүүлээ нэг дэнсийн шинэгээ сэтгүүлч байдаг шүү дээ шинэ хоёрчлон. Тэр сэтгүүлч орж ирээд энэ бол оюун эрдний одоо улс төрд иргэн ирэх эхлэл нь энэ Нарагийн гэрийн хулгай, Нарагийн лайв байна гэд ингээд хэрэлдээд хэлсэн. Тэгээ оюун эрдэнд улс төрд иргэн ирэх ч юм уу те янз янзын юм зүйл болох үед Нара ингэж сенсац тарьдаг, нөхрөөсөө салдаг, яадаг ч юм уу те нэг юм сенсац тариад тэгээ ингээд хандлт авч яагаад ч юм уу те ингээд нэг иймэрхүү зүйл болдог гэд. Тийм улс төрийн юм юуг нь л мэдээд ах шиг байна л да. Мэдээд байгаа юм байлгүй те. Мэдээд байгаа бол яриад байгаа байлгүй тийм нэг өрнөлийн. Миний хувьд бол тийм таамаг байхгүй наа. Ямар тааш тэндээс тэгж ярьлаа. Тэгээд би яагаад тэрээрийнхээ харийг гайх нь гэвчээр энэ шинэ хоёр гээд энэ сэтгүүлч өөрөө улс төрийн янз янзын
одоо өрн нөлийг зэрэг дагагч нартаа ингээ фиксэлдэг, одоо зохицуулдаг гэх юм уу? Тийм сэтгүүлч. Ер нь бол одоо сэтгүүлчид хилдэхгүй л болохоос өөрсдөө ингээд ёс зүйд маш их юм зөрчил гаргадаг ийм сэтгүүлчдийн нэгэ гэж. Тэгээ ингээд нэг иймэрхүү зүйл боллоо. Тэгээд нараа гишүүний хулгайт гэрт нь орсон хулгайч чадахгүй илрэх хөлгөө Монголын цагдаа илрүүлээ гэвэл ямар ч хэргийг илрүүлдэг. Илрүүлэхгүй байя гэвэл ямар ч хэргийг илрүүлэхгүй удаач чаддгаа гэж. За тэгсэн нөгөө цагаан сараар юу байсан бэ? Дөнгөж цагаан сар дуусаад байсан чинь мөнгө тараах юм болоод ирсэн байна. Эрдэнэс таван толгой компани өнгөрсөн онд 1.1 их найдын цэвэр ашигтай ажилласан юм байна. Тэгээ нөгөө нэг угаасаа хуулиар энэ 1072 хувьцаа эзэмшигчтэй ногд лашгаа тараах хэвээр. Тэгээ ингээд ногд лашгаа тараах юм байна. Тэгээд 63,000 төгрөг хэдэн зуун 200 300 шөнөд тараах юм байна. Тэгээ ингээд хүмүүст энэ мөнгөний өгье гэсэн чинь хүмүүс ингээд тесргүүцээд гисэн. Бид нар энэ мөнгөөр яа гэм бүтээн байгуулалтаа гэдэг ч юм уу. Янз янз имлэг сургууль юу гэдэг тэрийгэ барь гэдэг. Тэгээ мөнгө авмааргүй байна. Тэгээс хүмүүсээс манай график сэтгүүлч болсон гудамжинд гараад рандом хүмүүсээс ингээд яриа авсан байна. Тэгээ дийлэнх нь одоо энэ 63,000 төгрөгийг аваад та хүмүүс тараалаа гэдээ яах юм те? Инфляц тогтож ядсаага инфляц нь их биш ч гэсэн ингээ бага хэмжээгээр савлна. Түүний оронд ингээд улс бүтээн байгуулалтаа зарцуулсан дээрээ гэсэн иймэрхүү яриаг өгсөн олон хүмүүс байгаад тах шиг байна. Тэгээд иргэд ийм бодолтой байна. Тэгээд бид нөгөө нэг улс бүтээн байгуулалтаа зарцуул гэдэг өөрсдийнхөө одоо баялаг юу гэдэг те энийг маш олон жил ингээд хэрэгжилж чадаагүй явсаар ирсэн байхгүй. Тэгээд түүнийг энэ улс төрчид янз бүрийн байдлаар ашиглаж ингэж үгүй хийгээд тэгээ хараа хяналтгүй ингэж явж ирснийхаа маш их байгаа шүү. Тэгэхээр энийг яаж илүү харивжуулах вэ? Яах вэ? Тэр эсвэл тэр нөгөө баялагын сан ман руугаа шилжүүлдэг юм. Яа тийм нэг тиймэрхүү байдлаар явуулахгүй бол эмнэлэг бариа гэдээ улс төгчдөг. Улсын тэр эмнэлгийг барих хагастай араа авшаа айчдаг. Тэгээд нэг юм аль талтай ашиггүй юм болно гэж миний хувьд бодож байна. Тэгээ ингээ 1072 хувьцаатай хүмүүст бол 63,000. Энэ чинь нөгөө дотор янз янз байгаа шүү дээ. 500 эдийн хувьцаатай ч юм байгаа, 800 идэж байгаа. Тэгээ ингээ нөгөө доошоо хувьцааныхаа тоогоор үнэн буугаад явна шүү. Хэн болгон 63,000 төгрөг өгөхгүй шүү гэдгийг хэлье. Тэгээ сар шинэ баяраар улсын хурлын дарга учрал болон ерөнхийлөгч за тэгээд ерөнхий сайд нар ард түмэнтэй мэдлэгээ дэвшүүлсэн. Энэ үеэрээ нэг хэд хэдэн зүйлүүдийг ингээ нөгөө шингээдэг. Одоо шинэ жил наадам цагаан сар гэдэг ч юм уу те нэг иймэрхүү тодорхой баяруудаар улс төрчид төрийн дээд албан тушаалд очсон хүмүүс өөрсдийнхөө хийх гэж байгаа болон хийсэн ажлуудаа ингээд тэр мэдлэгэнд шингээж явдаг. Тэгээ учрлын мэдлэгэнд нэг ийм зүйл хэд хэдэн сонирхолтой зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр одоо захилгаан автомашин байдаг шүү дээ тийм. Захилгаан автомашин өнөөгийн байдлаар ерөөхдөө яг л хотод явах юм боломжтой байгаад байна. Тэгээ хотод ч бараг тэр нөө цэнэгэлдэг газрууд нь маш цөөхөн байдаг, тодорхой байдаг ч юм уу тийм. Тэнгуут энэ захилгаан автомашины тэр цэнэгэлдэг одоо цэнэглэгчийг 4 зүг 8 зохист байршуулна гэж. Одоо баруун хязгаар, зүүн хязгаар, урагшаа хойшоо тий бүх ингээд орон нутгийн аймагуудаар захилгаан автомашины цэнэглэгчдийг байршуулах юм ажлыг хийнэ. Тийм учраас захилгааны ингээд цаашаа бензинээс хараад биш ингээд захилгаан автомашин баг илүү хэрэглэе гэсэн юм уриалга гаргаад тах шүү. За тэгээ нөгөө нэг чөлөөлийн аянгаа үргэлжлүүлнэ гэж тий энэ чөлөөлийн аян мэдээж нөгөө нэг зөвшөөрөл авдаг ийм байдлыг үгүй хийж байгаа тодорхой юм дээр. Тэгэд бас нэг сонирхолтой зүйл нь ашигт малтмлын тухай хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулаад одоо нөгөө жишээлбэл Ховд аймагт нэг уурхай ажиллуулж байна гэж бодоход тэр уурхаан одоо ашиг тэр уурхаанаас арай илүү ашиг хүртдэг нь улс биш тэр аймаг нь өөрсдөө арай илүү тэр ашиг хүртдэг ийм зохицуулалт руу шилжүүлнэ гэсэн ийм зүйлийг ярьлаа. За тэгээ нөгөө евро эдийн засаг энэ гэдэг ярьлаа тий. Тэгээ гадаад банкуудыг Монголдо урьж авчираад зээлийн хүү болон хөрөнгө оруулалтын хүүг ингээд багасгах ийм ажлыг хийнэ гэж. За харин манай ерөнхий сайд зандаж тэр нэг томтой зүйл ярьсангүй товч бөгөөд тодорхой мэдлэгээ дэвшүүлээд тэгээд дуусгасан 1 минут гарна гэ. Харин ерөнхийлөгч болохоор мэдлэгээнд хар хорийн хотыг сэргээн байгуулна. За тэгээ Монголын түүхийг агуулсан ийм 30 бот хийж бүрэн ном хийхийг зарлигдсан байна. Тэгээд дэлхийн адууны өдрийг наадмаар зохион байгуулахаар болсон байна. Ингээд цаашдаа ингээд байнгын зохион байгуулагдаж байдаг. Ингээд нүүб бүтглийн зөвшөөрөгдсөн юм зүйл болгож байгаа юм байна. За тэгээд
Монголд анх удаага нуурыг одоо төрийн дахилгад болгосон ийм зорилго гаргасан. Энэ юу гэхээр хөвсгөл нуурыг төрийн дахилгад нуур болгож байгаа ийм зорилго гаргачих. За тэгээ үүнтэйгээ хамт нөгөө хар зүрх уул үүдэг штэ. Чингис хаантай одоо яг тэр нөгөө цолыг олгож исэн тэр уулыг төрийн дахилгад уул болгох юм зорилго болгочээ гэж. За ингээ нөгөө ерөнхий сайд улсын хурлын дарга 3 мэдлэгэндээ иймэрхүү зүйлүүдийг дэвшүүлж цаана утга агуулжээ гэж. За анхаарлаа тусанд баярлалаа. Дараагийн улс төрийн юу болоод байна? Контентээр иргэд болцсон.